Энэ 7 хоногт нийслэл дөрвөн онцлог үйл явдлын мэдээллийг томилон хүргэж байна. Нийслэлийн засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргаар эм баяраг томиллоо. Тэрбээр зам талбайн цас мөс цэвэрлэх ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллан, цэвэрлэгээний машин техникүүдийг нэмэх, парк шинжилгээг даруй хийх хэрэгтэйг онцлов. Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл эхэллээ. Иргэд биечлэн буюу оршин суугаа хорооныхоо байранд очиж, эсвэл цахим үйлчилгээний нэгдсэн портал эм Монголиа буюу онлайнаар хүсэлт илгээн бүртгүүлэх боломжтой. Бүртгэл 1-р сарын 20 хүртэл үргэлжилнэ. Нийслэлийн хан улд дүүргийн буян тухай 2 цогцлборт 1200 хүүхдийн судалтай шинэ сургуульд ашиглалтанд ороход бэлэн боллоо. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болов. Энэ үеэр төр хувийн хвшлийн түншлэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Нийслэлийн засаг дарга Улаанбаатар хотын нийтийн төв номын санг олон улсын жишгт нийцүүлэх, иргэдэд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч энэ хүрээнд үүрэг өгсөн. Нийслэл хотын иргэдэд номын сан, номзон үйлчлэгийг үзүүлдэг энэ газар өдгөө соёл танин мэдхийн төв болж, хүүхэд залуус эрдэм чамдаж, оюунаа цэмгэлдэг, ирээдүйнхээ мөрөөдлийг урлан бүтээдэг орон зай болжээ. Хот нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн хэмжээнд талтаргааг гулгааг арилгахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цэвэрлэгээ үйлчлэгээнд тавих хяналт зэргийн талаар холбогдох байгууллагуудын удирдлага мэдээлэл өгөв. Улаанбаатар хотын нэгдсэн стандартын 2 дугаар хэсэг буюу 29 стандартын төсөл мэргэжлийн бүх байгууллага болон оролцогч талуудын үндэслэл бүхий саналыг тусган цаг үеийн шаардлагад нийцүүлэх зорилгоор олон нийтээс санал авах хэлэлцүүлэг зохион байгууллаа. Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах төслийг төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Нийслэлийн засаг захиргааны 4-р барийг шинжилэн сайжруулах төслийн хэрэгжүүлэгч. Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт хувьцаат хариуцлагатай компанийг гүйцэтгэх захирал, нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийн шинжээчдийн зөвлөл болон шинжлэх ухаан технологийн зөвлөлийн гишүүд, авто зохиолын стратеги болон менежментийн төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийн сонгон шалгуулалтанд урьж байна. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй Улаанбаатар цэгийн мэдээллийн сайт, нийслэлийн мэдээ, Facebook хуудас болон бусад сошиал хуудаснуудаас авах боломжтой.